амгалан альтгэ орчин тажид гиндэн ишүү гиндэн гончиг жеврэгдөө шатваа гэж тийм ээ. За Вамбууд үлдэн ном бодог Жесүгж гавсуу гэж. За энэ Вамбууд үлдэн ном бодог гэх нь Ондогжингийн цациг тийм ээ. Ондогжингийн үг байгаа. Вамбууд үлдэн ном бодог дэдэн тонтуу ригнарыг барчиж игүр Жэнадан жэдэн жигмэн огмондо харсум доо. Тэгээд сүги чагжим тунгаая шөлөө онсумжид Перуданы нишүүн гэж байгаа тийм. За м, за Вамбууд дүлбүү Вамбуу номбуу тийм ээ. Вамбуу дүлбүү гэдгээр нь жүншиг шүгва. Аа тэгээ Вамбуу номбуу жүншиг шүгва ngойсуудын баян Вамбуу номбуу тэгээ Вамбуу дүлдэн номбуу гэдэг нь Вамбуу дүлбүү болоод Вамбуу номбуу гэдгээр бол жүншиг шүгваг ойсуу дан баян гэж хэлж байгаа тийм ээ. За тэгээд дэдэн тонтуу гэдэг нь бол Дадвижэсүү Брама гэдэг нь бол Чирэн шүгва тон товаа гэдэг нь бол Чирмын он шүгва ngойсуудын баян гэж байгаа тийм ээ. За ригнэ гэдэг нь бол жүншиг хаяа ригнэ рэгжээ ми ригнэ рэгжээ гэж байгаа тийм ээ. За энэ хоёрыг бол гэж байгаа тийм ээ. Ngойсуудын баян барчид нь бол Чирэн шүгва барчиг Чирэн шүгва барчиж байгаа ngойсуудын баян гих мэтлэнгээр тийм ээ. За тэгээд барчиж жиг тэгээд барчиж жигбар гэдгийн бар гэдэг нь бол бардава Чирэн шүгва бардава ngойсууд юм. За гихч мэтлэн тийм ээ. Жэнэ гэдэг нь Жэнэ ngойсуудын баян Жэдан жидмин тийм Жэдан жид гэдэг нэг жидмин гэдэг нэг байгаа тийм ээ. Тэр жэдан жидмин гэдэг чинь омбор дүжэдэн жайдаа даваадан омбор дүжээ медвар даваа хоёр тийм жэдан жидмин огмондо мөн юу лээ парсум цэрзий тартугдоо гэдэг энэ гурвчин болов гом пава ngойсуудын баян гэж тийм үү. За тийм парсум цэрзий тартугдоо зүги чагжум гэдэг чинь болохоор зүгмэд нэрдөө. Зүги чагжум тон аяа гэдэг нь бол кончэши. Зүги чагжум тон аяа чойла ши гэдэг чойла шилүү онсомж гэдэг чойла ши хүртэл кончэши гэдэг. Тэгээд чойла шилүү онсомжид лүн онсомжид лүн онжид тийм ээ. Тэгээд Перуданы нишүүо гэдэг нь Перу ран санжээж бинжин ингээ 20 гэж байгаа тийм ээ. За их мэтлэнгээр за юун дээр бол бид нар жидэн дээр хичээлийн анх эхлэл бол ярьж байсан тийм ээ. За гих мэтлэнгээр бол Омбууд үлдэн номбуудаа хэмээх тэргүүтнээ энэ үед бол журваадан тааж одоо юмаа гэж. За ерөнхий одоо номд бол буюу ерөнхий утгыг бол жидэнд одоо бид нар үзсэн. Одоо бол тэр ярьсан дээрээ бол одоо нарийн шинжил ингэж хэлвэл бохгүй юу байсан юм бэ? Ямар учир шалтгаан байгаа юм? Гих мэтлэнгээр энийг бол учир шалтгааны үед бол одоо няцаах. Мөн одоо өөрийнхөө одоо хэлснийг бол яагаад одоо ингэж хэлж байгаа юм бэ гэдгийг бол мөн учир шалтгааны үүднээс батлах тэргүүтээ. Ийм маягаар бол барчин таажид үзүүлнэ. За Гавдын тонжа донжи гиндүнла нишүү ёдтэй гэж. Гавдын тонжа донжи гиндүнла нишүү ёдтэй. Дэлла жүншүү шүгва вандулжи менжинжин жансамнэ цэрүүр ан санжээжи менжинжи жансамжин бар ёдоо ёбичрэр гэж. За жүншүү шүгва вандулжи менжинжи жанчуулсан баг. Менжин гэдэг нь бол жанчуулсан баг. Одоо гиндүн нишүү бол дандаа нёнтой одоо замла шүгэн тэгмэн баанууд байгаа шүү дээ тийм ээ. Тэгмэн баа. Тэдгээрээр бол бодисодва нарыг төлөөлүүлж байгаа. Тэгээд жүншүү шүгва
완둘지 민진 гэдэг нь вамбуу дүлдэн гэдгийн вандул гэдэг нь 준식 шуга тийм вамбуу дүлгүү вамбуу номбуу гэдэг нь 준식 онсүдэн баян а жүнчүүдэн дээр гарсан. За тийм минжин гэдэг нь бол гэж одоо төлөөлүүлж одоо нэрлж ингэж гаргаж байгаа бодис одвоогоос эхлээд зэрүү ран санжижийн минжинжин янжус юм а гэж тийм ээ. А 준식 чирон чирмион ажим багаар бол одоо 98 бодис одвоог бол төлөөлүүлж өгчөө. Тэр бодис одвоог үзүүлж байгаа наадлын одоо тэр б гиндүн ишүү буюу төлөөлөн үзүүлж байгаа тэр гиндүн гэдэг болохоор минжин гэдэг нэрлэхээр зад бодис одвоогийн тийм ээ. Жүншүү шугаад вандулжин минжинжин жансамны тэрүүр ан санжижин минжинжин жансамжин бардуу явэчэрэр гэж. За невала ши жорва тийм ээ. Жорва дела ши өдөө жүншүгжин гордон чирэнгийн гор чирмёнгийн гор ажимжин гор горроо тийм ээ. За ийм дөрвөн хэсгээс үзүүлнэ. За дамбуула жүншүгжин гор тийм ээ. За ингээд хажиг аранлагын одоо яриа ингээд явна. Тэгэхээр бол ерөнхий тайлбарсан юм бол айгу тэгээд нэг тийм ээ. За 준식진 거로 담보니 за 담보 준식 шүгвийн дамбуула гэж тийм 준식гийн гор чирэн дажимжин гороо гэсэн дамбуула 준식 шүгвийн гордон 준식 брэнежин гороо гэж та бүхэн хэрвээ номоор цаасаар харж байгаа бол юм нөгөө юм балруулдаад арилж болдог юм балын харандаагаар энэ төр тэмдэглээд явуул зүгээр тийм ээ. Тэгэхгүй бол энэ маш их юм ярьж байгаа дараагийн савжид нь олон хуудасны хойно гарахаар тэгээд Неваны Сумбаны дахиад Дамбууны Неваны гэх тэр зэрэг төөрч гээд. Тэгэхээр бол энэ дээр хуудасны дугаараа тэмдэглээд явал дараа нь ингээд үзэхэд бол амар байдаг. Энэ Нева чинь хаана үлээ гэхээр өмнөх нөгөө хуудасны дугаараа тийм ээ. За 준식 шүгвийн гор 준식 брэнежин гор Дамбууны хажиг 준식 шүгвийн гор дээр хажиг юу гэж юм нэхэр Гүнжүр сум бомби равдучеви гижүн цүлжин брайв топ чирдүү зомбийн гансаг топ ичирдүү тийм ээ. Зомбийн гансаг бол 준식 шүгвийн цанил сэрва мэтэтэ гэж. За гүнжүр сум бомба гэдэг нь гүнжүр сум гэдэг нь бол томбон гүнжүр сум шүү дээ тийм ээ. Жигда гүндэг түлтүм түшүр чугзан тэгээд юу вэ? Тэцэм няманж. Энэ гурвыг бол гүнжүр сум гэж. Томбон гүнжүр. Тонломын банжаа болсон гүнжүр сум. Тэгээд томбон. За энэ бол 준식 шүгвийн одоо 준식 шүгад тоолаа хигийн 100 болж байгаа юм тийм ээ. За гүнжүр сум бамби равдучеви гижүн сүлжийн брайв топчирдүү онш. Гижүн сүл гэдэг нь бол барчим мялан байгаа тийм ээ. Тэр барчим мялмын брайв топчирдүү зомбийн гансаг 준식 шүгвийн цанил сэрва мэдээдээ гэж. За хажгийн энд нэгдүгээр хажгийг тавьж байгаа цанинд бол аранлагтай бол ерөнхийдөө нэлийн төстэй байгаа тийм ээ. За ингээд одоо юу гэдгийг яг үнэндээ одоо хэмжилсараа бол жобаа хийхээр бид нар аранлагын цандыг бол үзсэн байгаа. Тэгэхээр аранлагынхаа цандыг дэжтэй байвал энэ аранлагын цандаас юун зөрүүтэй байна, юун таарахгүй байна гэдэг дээрээ ингээ гол нь төвлөрөөд ингээд хоорондоо асуулт хариулт жобаа хийгээд ингээд явдаг юм уламжлалтай. Тэгэхээр одоо нэгдүгээр харилцаа яриа байхгүй байна. Хоёрдугаарт бол одоо та бүхэн одоо хичээжсэн байх гэж бодож байна. Гэхдээ цээжлээгүй бол ерөнхийдөө харахад бол цанд нь тун төстэй байгааз Гүнжүр сум бомби равдучеви гижүн цүлжийн брайв товчирдүү зомбийн гансаг 준식 шүгвийн цанил сэрва мэдээдээ 준식 брайна яна гүнжүр сум мабамбин чавь гэж. 준식 брайна яна гүнжүр сум мабамбин чавь. За гүнжүр сум тийм ээ. Мабамбин чавь чир дэртэл дэ яна жигда гүнжүр мабамбин чавь. Жигда гэсэн бол жигда ланжээ гүндэг гэж энэ дээр ялгаагүй байгааз жигда гүнжүр мабамбин чавь. Дэртэл дэ яна жигда ланжээ мабамбин чавь. За энэ бол аргагүй тийм ээ. Бид нар томбон гүнжүр сум гэхэд бол томбон гүнжүр сумны өдөө гэд орчин жүдэн дээр тэр жигда гүндэг байгаа шүү дээ. Гүндэг ланжээ ерөөсөө яриаггүй. Ланжээ яриаггүй тийм ээ. Тэгээ яна жигда ланжээ мабамбин чавь чирдэ намдэл ханжиг жива мабан чир намдэлд байгаа. Намдлын лүн татчих тийм ээ. За юу гэж байна? 준식 брайна яна жигдал ханжээ мабамбин чав гэдгийг бол намдлын энүүгээр ханжиг жива мабан чирэр банан сэрдва галаа ёод гэж. Банна багнсан байлаа ч гэсэн сэрдва галаа. За тэгээ гүнжүр сум энэ хажгийн тавьж байгаагаар бол гижүн сүлжийн брайв товчрууд. Гижүн сүлжийн брайв нь тонлом намдууламж байж болно шүү дээ. Тийм ээ. Тонлом.
барайв олон байгаа шүү дээ, тийм ээ. Хойш. Тийм чөлөксөж угаа тамжид тийм барайв шүү дээ, тийм үү? Тэр бол чаваа баг. Тэр вечертэй. За алаа яжээ сүм байж. Хажиг. За дараагийн хажиг. Хомбон гүнжүрсэн бамби. Равду чивийн гижүр цүлжин гинү. Гижүн цүлж шүү дээ, тийм ээ. Энэ гижүр гэв. Энэ ран авах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Гижүн гэдэг авах хэрэгтэй шүү, тийм ээ. Иймэрхүү хэвлэлийн алдаа их байна. Зарим дээр бүр үгийн чөлөө тавьсан. Хон дээр бүр зүрхөөр байх алдаанууд. Ганц нэг бас тохиолдох юм аа, тийм ээ. За тэгэхээр юу гэж вэ? Томбон гүнжүрсэн бомбе равду чивийг гижүн сүлжийн брайв товчрдууд зон шимбийн гансаг дийн цаны сэрва мэтэдэ тэ товчрдууд зон шимбийн нянтай цоглон ба бас байгаа шүү. Томбон гүнжүрсэн бомбе равду чивийг гижүн сүлжийн брайв товчрдууд зон шимбийн гансаг дийн цаны сэрва мэтэдэ тэ товчрдууд зон шимбийн нянтай цоглон ба ёвэчэр дэртэл жүншүгийн брайв товчрдууд зон шимбийн нянтай цоглон ба ёвэчэр. Тэгэхээр таны цанд дээр бол цонжоодоо яна цанидаа юм би чаваа байхгүй байна гэсэн. Тийм үү? За эдгээр бол айг байгаа хаа гэж бид нар олон ярьсан тийм ээ. За хажиг дээд товчрдуу гэдэг нь томбон гүнжүүрсэн бомбер авдаж үү гижүн сүлжин барав товчрдуу зон шимби нянтойжин жорлом дэнжигва товын гансэгтэй. За нянтойжин жорлом дэнжигва тийм ээ. Нэг судал дээрээ жорлом тоглоод одоо ингэ хашаа тийм ээ. Тэр юун дээр өмнө жодон дээр бас гарсан шүү дээ жорлом дэнжиг. Дэнтуг жигнэ тийм дэнтуг жигнэ. За нянтойжин жорлом дэнжигва товын гансэгтэй дийн цайны сэрва мэтэдэ жүншүг шугуайна пагвайн говь. Тэгэхээр жорлом дэнжигва нянтой жорлом гэдэг чинь цоглом жорлом хоёулаа сожен лам тийм ээ сожен лам. Тийм учраас бол тарахгүй болчиход байна шүү дээ. Жорлом дэнжигва ч гинүү ямар ч байна тийм ээ. Бид нар жидэн дээр үзсэн жүншүг шугуа гэдэг чинь юу вэ? Томбон бамбын чана шаваа те жүншүг шугуа тавьж байгаа шүү. Томбон бамын чана. Томбон банва гэдэг чинь тонлом товаа гэсэн. Тонлом товлж томбон баг. Тэгэхээр тонлом товлж байгаа ганц чинь пагвын гансаг байна. Тэгэхээр жүншүг шугуайна пагваа юм би чав. Тэгтэл хажиг бол дээд товчрдуу зон шимбийн нянтойжин жорлом дэнжигва товын гансаг гэдэг чинь нянтой жорлом бал гэсэн. Нөгөө дэндээ юу ах нь цаны сэрва мэтэд жүншүг шугуайна пагваа юм говь гэж дэртэл и минжинжин жансан яна жансан пагваа юм говь гэж энэ чухал юм байгаа шүү. И минжинжин жансан яна жансан пагваа юм говь. Тэгэхээр жүншүг шугуа гэдгээр нөгөө 48 бодисодоо нар дотроос нэг бодисодоог нь одоо яаж байгаа шүү дээ тийм ээ төлөөлүүлж үзүүлж байгаа. Тэр цаад утган дээр гарч байгаа янчуу симбан бол жансан пагва байх ёстой байгаад байгаа юм чинь төлөөлүүлж үзүүлж байгаа тэр баг хөлгөний одоо юу гиндүн бас юу ах ёстой пагва байх ёстой юм шүү тийм биз. Тэр бол наадах чинь таарахгүй болох гээд байна гэж. Жүншүг шугуайна пагва янгоо вечер и минжинжи гэдэг нь жүншүг шугийн минжинжи. Жүншүг шугаатай харгалдуулж одоо ингэж үзүүлж байгаа тэр жанчуу симбан харин жанчуу симбаяна жансан пагва юм бин чав гэж. Тэртэл дэ яна ламшижис дөвийн ондог товийн чав. Ламши гэж шүү. Ламшижис дөвийн ондог буюу тэ энэ дөцөл янз байгаа шүү дээ тийм ээ. Арчин жодон дээр бол олон янзын дөцөл гардаг. Тухайн үеийн дөцөл. Тэгэхээр энэ ламшижис дүүва гэдэг нь одоо имбийн цүлжис дүүийн дөцөл гэдэг бас байгаа тийм ээ. Тэгэхээр ламши имбийн ондог гэдэг маань лам. Тэгэхээр ламши товлсон байх ёстой гэж хэлдэг шүү дээ тийм ламши. Тэгээ бид нар Дембаши үзсэн ламши гэдэг чинь юу вэ? Пагвын лам тавих ёстой шүү дээ тийм үү? Пагвын лам. Тэгэхээр яна ламши жистөвийн ондог товын чавьчэр дэртэл дэлбэр чадвар жүрийн ламшиваны жист дүүва тонын лам гажигма жүдүглэ дэнэ дадвадан чөжүжисо барангын живргис барав дамбула шуга нам нисо шисэн бич. Тэгэхээр энэ дэлбэр гэдэг нь бол дэлб донслыг хэлж байгаа. Тэгэхээр одоо бид нар дэлб донслог унших юу гарахгүй байна. Тэгэхээр дэлб донслол дээр бол энэ маш тодорхой хэлсэн бооз. Одоо ингээ ярьж байгаа чадвар жүрийн ламшиваны жистөвä тонын лам тийм ээ. Энэ ламши жистөвийн ондог гэдэг маань бол ламшиваны жистөвийн тонын лам гажигма жүдүглэ дэнэ тонын лам гажигма жүдүг гэдэг нь тонломыг л хэлж байгаа. Тонлом дотор гажигма жүдүг байгаа тийм ээ 16. Тэгэхээр тэн дээр одоо тулгуурлаад дадваадан гэдэг нь сүжиг одоо дагаад одоо энэ лам бясалгаж байгаа. Нөгөөх нь бол
чөжөжөсөө брамаа гэдэг нь бол одоо учир шалтгааны үүднээс одоо лам бясалгаж байгаа тийм ээ. Нэгсэндөө дадва гэдэг нь вамбу дүлбүү тийм ээ. Чөжөжөсөө брамаа гэдэг нь бол вамбу номбу ийм гэж. Брайв дамбуула шүүга гэдэг нь бол шүшүү шүгний тийм ээ. Шүшүүг брайналаад шүүга намба нисоо гэж тийм ээ. Шүшүүг брайна шүшүүг шүүга гэсэн ийм намба нисоо гэж хэлсэн би. Тэгэхээр хонлон гажигмаж үдүүлээд байна гэдэг маань бол хомбон бан гэж. Хонломлоо дэнэ хомбон. Хонлом гэдэг маань бол нэг одоо юу гэдэг юм муу сэтгэлийг л дарахын тухайд тэр замыг бясалгаж байгаа тийм үү. Тэр зам мөрийг бол оюун ухаандаа бясалгаж байгаа. Тэгэхээр тэрний бясалгаж байгаагийн хэрэг нь бол амарваа нэгэн зүйлийг тэр төвчгүүний нь бол хомбон гэж. Тэгэхээр хомбон багнаж байгаа тэр талаас нь жүншиг шүгваг тавьж байгаа шүү дээ тийм ээ. Жүншиг шүгваг. За тийм. За гажигмаж үдүүлээд байна тэ бадан. Чүжижи супранг жавраки. Барайв дамбуула шуга намба нисо шэсүн бич. Шаньянс э яна пагва юм бин чавартал гэж. Гэсэн жүншиг шуга яна пагва юм бин чавартал. Пагва юм бичэр дэртэл дажим брайна нэ яр дамбин пагва жадва юм бичэрдэ гэж. Ягаад пагва юм бин чав юм бэ гэхээр дэртэл дажим брайнагаас эхлээд яр дамбин 8 пагва жадва юм бичэрдэ жугвал өмнө жүгийг хэлж байгаа тийм ээ жүг балай. Дini пагва жадва жида дэтэр невэрдэн шэсүн би. Шэсүн би. Дэдэл ажа чугвадан брайвла найвын гансаг дидэгний пагва майно шэ жодвор мижао гэж байгаа тийм ээ. Чугвадан жүншиг шугва болоо жүншиг брайвла найвын гансаг болоод тэдгээр нь бүгд пагва биш юмаа гэж бол өгүүлж одоо болохгүй юм гэж тийм ээ тэгж хэлэхгүй гэсэн. Тэр нь бол пагва мөөн гэж хэлнэ гэсэн санаа шүү дээ. Биш гэж хэлэхгүй гэж байгаа чинь мөөн гэж хэлнэ гэсэн санаа биз. Тэсэн би тэр. Эдгээр бол ерөнхийдөө гайгүй тийм ээ. Чаяа жүншүү шүгүй минжинжин жансамдан жансам жорлон би шинтүн явар таал гэж. Хажиг бас зүгээр баг тийм ээ. Жүншүү шүгүй минжинжин жанчивсан ба. Жүншүү шүгөө бол пагва байх ёстой гэсэн. Тэгэхээр ди минжинжин жанчивсан ба бас пагва байх ёстой байгаа. Тийм ээ. Тэгтэл бол хажиг юу гэж жүншүү шүгүй минжинжин жанчивсан ба болоод тэр харгалдуулан тавьж байгаа тэр одоо төлөөлүүлж үзэж байгаа донгийн дүн Б-ийн дүн гэдэг байгаа шүү дээ. Б-ийн дүн бол жүншүү шүгва. Донгийн дүн жүншүү шүгвийн минжинжин жанчуулсан баг. Тэр жүншүү шүгвийн минжинжин жансамдан жансам жорлон би шинтүн яв. Жансам жорлон ба гэдэг чинь жанчуулсан би лам. Лам одоо тэгчин жорлон тоолсон юм. Тэгэхээр тэр чин тэгчин жорлон гэдэг чинь тэгчин сожил лам шүү дээ пагвын лам. Тэгээ дэнийг шинтүн явартал жүншүү шүгвадан нянто жорлон би шинтүн явж. За бүр шууд тул. Жүншиг шугаадан нянто жорлон би шинтүн явж. За тэгээд таксил хаягад бол хоёр одоо гол одоо хоёр аргачлал байгаа шүү дээ тийм ээ. Нэг нь одоо буруу ярьж байгаа хүнийг буруутай ингээд хөтлөөд явдаг. Араас нь хөтлөөд тэр буруугаар нь үргэлжлүүлээд ингээд явсаар байгаад буруу зам чинь нэг мухар байгаа шүү дээ. Мухар тусад туулна тийм ээ. Гаргалгаагүй болно. Тэгэхээр тэгээд нэг буцаадаг нэг. Нөгөөх нь бол шууд сүрдэг тийм. Энэ бол одоо шууд сүрж штэ тийм. Түрүүнд байхгүй гэж хэлсээр байтал жүншиг шугаад нь нянтой жорлон би шинтүн явж багха. Шая нянтой жорлон дэнжигвала навын нянтойчи чимбаде дэдви сан ямбартал чөжи дамжа тадвич. Дэна дэ чөж дэ маямбартал риги сан юм бич. Тэртэл нянтойчин жорлон юм бич гэж. За тэгэхээр бол юу гэж юм. Аранлаг бол хажиг тагтайж штэ тий. Таныхаар тэгвэл жүншүү шүгийн минжинжи жансамдан жансам жорлон би шинтүн явартал. Тийм ээ. Тний хажиг бол тийм юутай байгаа штэ. Жансам тэр энэ шүү дээ энэ хажиг. Тэгээд товчрдуу зон шин би нянтойжин жорлом дэнжигва товян гас гэдэг ди цанид л гэдэг байгаа шүү дээ. Энийг л одоо үгүйсгээд цаагаад олон янзын хэрэг гаргаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд лүн татаад. Тэгээ мөн одоо нэг хэрэг байна бол мөн хэрвээ таныхаар бол нянтой жорлон ба дэнжигва бол тийм ээ нэгсэндээ нянтой жорлон ба жүншиг шуга ин гэх юм бол жүншиг шугийн минжинжин жансамдан жансам жорлон биш бас шинтэн байх юм. Жүншиг шуга тийм ээ жорлон ба тэр гүнжүүрсэн багнахын тулд тийм ээ
гаргаж байгаа тэр нянтой чинь бол жорлонба байж болж байгаа юм бол ий минжин жин жанчуусан ба адан жансам жорлон би бас шинтүн байгаа мó явартал жүншиг шугаадан нянтой жорлон би шинтүн ёвэж дагхаа гэдэг ма та жүншиг шугаадан нянтой жорлон би шинтүн байгаа гэж тавьж байгаа шүү дээ. Цани дээрээ тэгээд тавьж тийм ээ. Дагхаа. Чая нянтой жорлон дэн жигвала нави нянтой жин чимба дэ нянтой жин чимба гэдэг нь нянтой жин лам гэсэн санаа шүү дээ. Чимба лам ондог тэр бол одоо донжиг шүү дээ. Тэгэхээр нянтойжин жорлон дэнжиг болоо навын нянтойжин лам дэ жадвын са маян бартал чөжжийн дамжаа тавьдвч. За таны тавьсан нөгөө дамжаа тийм ээ. Ийм шүү дээ гэсэн санааш тэгээд дамжаа тавьдвч. Өнөө дэж чөжжин дэ маян барт ригээ са юм бичэр тэртэл нянтойжин жорлон юм бичэр гэж. За шаяа. Дэ пагва юм бартал дэ гинду гончиг юм. Жүшиг шугаа гэдэг пагва юм аа. Нянтой жорлон ба байх. Тэ пагва ямар ягаад гэвэл тэр нэг жүшиг шугаа чинь гиндүн гончиг. Гиндүн гончиг болох тэрэ яах вэ? Таглам товлсон байж ич гиндүн гончиг болно. Зүгээр одоо лам товлсон товлоогүй энэ эдгээр одоо сожийн ламлаа найваа ч юм уу тийм ээ зүгээр одоо игэл одоо хуургуудыг бол гиндүн гэхээс гиндүн гончиг тийм ээ гиндүн гончиг санжаа гончиг чөө гончиг гиндүн гончиг гэдэг чинь бол арай өөр байгаа шүү дээ. Гиндүн гончиг гэдэг нь бол пагвын лам тов хамгийн наацхан тонлом товлсон ийм одоо бодол гиндүн гончиг. Гиндүн гончиг юм биш. Пагва имбортол гиндүн гончиг. Тэртэл дэлбэр правила 8 адан жүгийн жавраггис живу чимбу думбо шээсүн бич гэж. Живу чимбу думбо шээсүн. За правила 8 адан шугва гэдэг нь жүншүг брана тэгээд жүншүг шугва эдгээр бол яг нөө пагвын ганц юм гэдгийг хэлж байгаа. Ийм л юм. За шээсүн бич. Шаяа. Дэ гиндүн гончиг ямбартаал дэ вандул дэ гиндүн гончиг юм бичэр. Тэртэл дэ цонжид би гиндүн нишүн нанцсан юм бичэр. Тэртэл дэндэн нишүн тогмаа юм бичэр дэ ийм тогмаа юм бичэр. Гиндүн нишүн. Тэгэхээр бол донжиг гиндүн нишүн бүгд пагва юм байж авах гэж бодогоц. Хонарэ. Ран санжаяна пагва юм говортол дэ пагва юм бичэр. Тэртэл ий минжинжин жансан дэ юм бичэр дэ дийн огду ранс дийн огду ран санжэдэ нишүо шээсүн бич. За хоонарэ гэж тэ хандлага ингэж хэлсэн ч үг. Тэгвэл ран санжэ яна пагва юм би чаваа байгаа. Ран санжэ гэдэг нь аранжлыг гэж байна. Нянтой аранжил гэдгийг аранжлыг бол бас аран санжэ гэж. За тэгээд тэр аранжил яна гэсэн санаа шүү дээ. Ран санжэ яна пагва юм би чаваа тэ пагва юм бич. Тэртэл дийн минжинжин жансан дэ пагва юм бич. Тэр санаа шүү. Дийн огду ран санжэдэ нишүо гэж одоо энэ юун дээр шээсүн бичэр хэмээн зарлигласан гэдэг нь ондог жон дээр шүү дээ. Ондог жонгийн заваан дээр хамгийн сүүлд нь бол юу гэсэн бэлээ? Сэрүүданы нишүо гэдэг байгаа шүү дээ, тий. Сэрүүр ан санжэжи минжин. Сэрүүр ан санжэжи. 10 жил дотор нөгөө 10 жил дотор хоёр байгаа шүү дээ, тий. Сужир цогвын ранжил. Сэрүү давуу ранжил гэх байгаа шүү дээ, тийм ээ. Сэрүү гэдэг нь нөгөө юу вэ? Нөгөө нэг хамар дээр тий. Тэр ганцаараа амьдэрдэг тий. Тэр шиг. Ран санжаяна пагва юм гоо пагва юм тэртэл ди менжижи жансын дийн огдоор ран санжэдэ нишүү шээсэн бич. Шаян дэ пагва юм бартал дэ гиндүн гончиг юм бичэр дэ ран санжэд нь санжиг жадва шээсэн бич. Яна мицүндэ. Мицүндэ жүншүг шугва пагва юм бар жугбаадан зөдөл соглоо шатчин ран санжэ пагвар хайва сүйжан машэ бичэр. Ран санжаяна пагва юм бин чав гэж хэлээгүй шүү дээ. Нянтой яна пагва юм бин чавч гэж хэлээгүй. Харин жүншүг шугва яна пагва юм бин чав гэж. Жүншүг шугва яна пагва юм бин чав гэдгийг эргөөс дүүлж гин лүнгээс дүүлж байгаа. Лүнгийн нь бол өмнө жүг болоод зодын дэлгэв тэргүүтэнд бол номлосон байгаа бөгөөд ран санжаа пагвар ямар ч одоо хайв мэрэгэн бэр зүйжан гинч гэсэн тэгж бол номноогүй байна. Чи би чирдэн сонжид би гиндэн нишүү нансанжээ ран санжээ яна пагва юм бин чав гэж. Онжид би гиндэн нишүү нансанжээ ран санжээ гэж байгаа шүү. Нөгөө 20 гиндэн нишүү дотор байгаа дотор ярьж байгаа сэрүү
тэрүүданий шүү гэ다가 чинь бол Пагуаин гэж хэлж байгаамаа. Тэр бол Пагуаин. Тэрнээс 10 жил яна Пагуаин чав биш. Сонжид би гиндэний шүү нансанжээ ран санжаена Пагуаин байж. Чема дэртал тийм ээ. Пагуаин чавартад ран санжаена ди нансанжийн ран санжээ имби мача бич. Дэртал нянтожин саина мембен саажажи нансанжийн нянтожин саа имби мача бич мадуналаа. Мадуналаа ийм бартал. Тэгээ ойлгомжтой. Энэ бол ингээл юм шүү дээ тийм ээ. Ран санжаана ди ран санжаа юм би чаваа байхгүй шүү дээ. Ди нансанжийн гэдэг нь ран санжаа 10 жил яна. Нөгөө юу лээ? Энэ сонжид би гиндэн нишүү нансанжаа ран санжаа юм би чаваа байхгүй шүү дээ тийм ээ. Лам гэхээр л гунгаач хөлингийн лам байх албагүй шүү дээ тийм ээ. Өөр хэдийн лам өндөө байгаа шүү дээ. Тэрнтэй л адилхан сонжиг гиндэн ран санжаа дотор олон байгаа. Олон ялгаж байгаа. Энэ дотроос нэгийг гиндэн нишүү дотор оруулаад ингээ ярьж байгаа. Тийм биз? Тэгэхээр ран санжаа яна. Ди нансанжаа ран санжаа юм би чаваа. Нэр бол шүү дээ. Хадаг яна марвын хадаг юм би чаваа байхгүй шүү дээ. Тийм биз? Тэртэл нянтожин саина мамбин саажиж нансанжийн нянтожин саа. Чи таамаа дүүх юм бол амархан байна. Тийм амархан байна тийм ээ. Хажиг хомбон гүнжүрсэн бамбер авдучивэ гижүн зүлжин барав товчрду зон шимбин шүгэн гансаг жүншиг шүгэн цанид. Цанд нь улмал нарийнс чинь тийм ээ. Томбон гүнжиг. Тэгээ гүнжүрсэн гэжсэн. Дараа нь томбон гүнжүрсэн. Тэгээ тов ичэрдүү гэжсэн бол товчрду зон шимба гэх тийм ээ. Томбон гүнжүрсэн бамбер авдучивэ гижүн зүлжин барав товчр зон шимбин шүгэн гансаг жүншиг шүгэн цанид сэрэг. Тэгээ хажиг ранжилжин жүншиг шүг ачээж. Нянто жүншиг шүг ранжилжин жүншиг шүг тийм ээ. Ранжилжин жүншиг шугаач чинь цаны дэртэл цонжоо ди чирэр дэртэл дэ явичэр дэртэл 10 жилла шүгнэж ажин намшиг тад бичрэр дэртэл 10 жил даажим барана юм бич дэртэл дэ даажим юм бичэрнэ маачөө гонду дэ минутэ гэж дэ минутэ ансгийн дагцун гүндэг банжан зовор мижээ бич сэрва мэтэдэ ранжилла шүгнэж ажин намшиг шүүж шабаа мэбичэр энэ болж гинэ. Дэртэл дээчэр. Айгу. Ерөнхий гайгүй тийм ээ. Дэл ранжилжин жүншиг шугаач чинь цаны дэртэл сонжоод. Ранжилжин жүншиг шугаа болвол цаны дэртэл гэдэг нь томбон гүнжүрсэн бамбар авду чивэ гижин зүлжин барав тожирду сон шимбин шүгийн гансаг ямбартал сонжоод дээчэр гэдэг нь жүншиг шугаа юм бичэр. Жүншиг шугаа ямбартал ранжилжин жүншиг шугаа юм бичэр гэх гээд тахгүй юу? Хажиглууга тагсал хайж нэг хажиг нэгний хажиг танда тавихаар нь тэрэн дээр нь өөр нэг хажиг тийм ээ. Сонжоод дээш. Тэртэл дэ ёвич. Юу? Ранжилжин жүншиг шугаа ёвич. Тэртэл ранжиллаж шүгнэж жажийн намшиг тадвич. 10 жил шүгнэж ад тийм ээ. 10 жил өртөнгөөсөө жүншиг шугаа, чирун шугаа, чирмион шугаа, дажим шугаа. Тэгээд юу лээ? 10 жил мөртлөнгөөсөө жүншиг брана, чирун брана, чирмион брана, дажим брана гэдэг ингээд шугбадан най гэдэг нь шугба гэдэг нь жүншиг шугаа, чирун шугаа гэдэг. Най гэдэг нь бол ийм брана, бравла найва тийм ээ. Ингээд дөрв шугба дөрв брана дөрв ингээд нийлээд 8 тийм ээ. Аранжалла шүгнэж ажин намшиг тадвич. Шүгнэж ажин намшиг та бол одоо тавьж болно шүү дээ гэж шүү дээ. Тэртэл ранжил даажимба даажим брана юм бичэр. Тэртэл дэ даажим юм бичэрнэ мачаа гэж. Дэ даажимба ина 10 жил даажимба даажим брана юм би мачиг. Гонду дөө минутэ ансгийн дагцсан гүндэг банжан зовор мижээ бич. За одоо бол юу шүү дээ? Умаар анжид би ясанд ярьж байгаа шүү дээ. Умаар анжид би ясанд ярьж байхад бол ансгийн дагцсан гүндэг бол 10 жилийн банжаа зов биш шүү дээ тийм ээ. Сэмзэн бадан даваа түмба гэж үзэж байгаа шүү дээ. Умаар анжид бол 10 жилийн одоо банжаан зов бол юу лээ? Хүнзэн ядуу. Тэ? Хүнзэн ядуу гомжаан зов юм. Нэг ёсондоо сүг шээжүүдийн даж үгийн жүгшир рангийн цанижис дува бол дүүр зэмбин зэмба. Дүүр зэмбин зэмба бол банжаан зов юм. Банжаа зов. Түүнээс биш ансгийн дагцсан гүндэг бол 10 жилийн банжаа зов мэжээ бичэр. Цэрва мэтэдэ
아른질라 슈그네 전지의 남식 수진 샤도와 매위치. 수진 샤도와 매위. Тэгэхээр энэ сонжоо бие гиндэн нишүү байна шүү дээ. Гиндэн нишүү гэдэг нь чинь дандаа нянтой дээр ярьж байгаа шүү дээ. Дандаа нянтой дээр шүгнэ. Тийм ээ жүншүү шүгва, чирүүн шүгва, чирмэн шүгва, дажим шүгва. Тэгээ жүншүү брайна, чирүүн брайна, чирмэн энэ дандаа нянтой. Бүр нянтой жанжаан байгаа шүү дээ. Нянтой нянтой. Аранжил гэж бол ерөөсөө ярихгүй байгаа. Аранжил. Тэгэхээр аранжилд шүгнэж чадчих нам шиг бол хэн бэрч болов номноогүй гэж. Хажиг аранжилла шүгнэж нам шиг мижил сэрва мэдээдээ гэж. Аранжилла шүгнэж чадчих нам шиг мижид гэж хэлж байгаа нь нам шиг мижээ ба ин гэж байгаа нь бол сэрва мэдээдээ гэж. Аранлаг арай өөрөөр хэлж шүү. Арай өөрөөр. Сүйжа машэ бичэр гэсэн. Дараа нь болохоор аранжилла шүгнэж нам шиг мижид гэдэг нь бол бас буруу гэж бас тэгж хэлж болохгүй. Мижид мэдээдээ 10 жилийн томлон барчин мялам анжилжин гомлом дөржид давуу дэнгийн зэнлэ найвын гансаг нам гижин цүлжийн брайвла шүгвадан анжилжин томлом намдал ламла найвын гансагдан 10 жил даажим нам гижин цүлжийн брайвла найвын гансаг юм бичээ гэж. За энэ дээр бол эндээс бид нар нөгөө нэг өмнөх одоо тэр юугаа илүү сайхан тод харж болж штэ тийм ээ. 10 жилд бол шүгнэ жажин шүгнэ одоо 8 шүгнэ тий шүгбад ши найва шигийн нам шиг бол хинч номноогүй л гэж хэлсэн харамлаг тийм ээ одоо лон сингээ самбуучууд юм уу пагвад өлдөд юм уу номноогүй гэж хэлж байгаа. Тэгж хэлсний дараас нь хажиг бол юу гэж ойлгож. Тэгвэл 10 жилд бол шүгнэгийн нам шиг бол ерөөсөө айж боломгүй байна. Угаасаа байхгүй таарахгүй байна гэж хэлэхээр тэгж бас бодож болохгүй маа. Хичнээн одоо хинч номноогүй байлаа гэд тааруул тавьж болохгүй гэсэн үг бас биш шүү гэж. Тэгээ яаж таарж байгаа гэхээр 10 жилийн тонлон барчин мялам 10 жилийн гомдом дөржид давуу дэнгийн зэнлэ 8-ын гансаг тийм ээ нэг ёсондоо 10 жилийн тонлон барчин мялам болоод 10 жилийн гомлон барчин мялам байгаа шүү дээ тийм ээ. Энэ хоёр нь болохоор гижин цүлжийн брайвла шүгвэн лам шүгва гэдэг ингээд тавьж болно. 10 жил барчин мялам. Гомлон барчин мялам 10 жилийн гомлон барчин мяламыг бол шүгва гэж тавьж болно. Тийм ээ 10 жил одоо шүгвач, 4 шүгвач, 4,000 шүгв. 10 жилийн тонлом намдал ламла 8-ын гансаг болоод мөн 10 жил даажин ба нугуудыг бол яах нь гижин сүлжийн брайвла 8-ын гансаг гэж бодох юм аа. Тэгэхээр одоо энэ дээр харж байгаа үз тонлом намдал лам буюу брайна. Тэр томбон гүнжирсэн бамбар авду чиви гижин сүлжийн брайв гэдэг байгаа чинь бол дандаа намдал лам байна. Брайв гэдэг намдал лам. Гижин сүлжийн брайв тоби чирдүү бясалгаж байгаа тэр зам нь бол дандаа барчин мялан байна шүү дээ. Энэ дотор тонлон барчин мялан байж болно. Гомлон барчин мялан байж. Гомлон барчин мялан нь бол гомлон дөржид давуу дэнгийн зэн гэж хэлсэн байна шүү дээ, тийм үү? Тэгээ брайв нь бол намдал лам. Ингээд одоо энэ хэдийгээр бидний одоо ойлгоцсон гадарлаж байгаа зүйлийг дахин яриад байгаа юм шиг бол ингээд хажгийн энэ яг юу хэлэх гээд байгаа. Сайн ойлгочих юм бол энэ дээр аранлаг тэрийг яаж няцааж байгаагаар нь бол юмс илүү ингээд таахан тод болж тодорхой. Өмнө нь нэг иймэрхүү юм болов гэд төсөөлөл авцсан ч гэсэн яаж хэлэх нь мэдэхгүй байдаг ч юм уу тийм. Эсвэл итгэлгүй байх үе тохиолдлууд байдаг. Ингэж л ойлгох юм байна да гэсэн мөртөө яг нэг тийм одоо уг гарвал одоо яг юм харагдахгүй бол бидний ч бас өөртөө итгэх байдаг шүү дээ. Тэгэхээр бол хажиг аранлагын энэ хартаан дээрээс бол бидний тэр одоо төсөөлж гэдэг юм уу заримдаа буруу ойлгосныг ч гэсэн бол сайхан ийм байгаа шүү. За энэ дээр бол тодорхой яг хөө ингээ бид нар бол ер нь төсөөлөл авсан байсан гэж гисэн тийм ээ. Томлон барчин мяламдан амжилжин голом давуу дөржид дэнгийн зэн 8-ын гансаг нам гэж байгаа үз. Яла 8-ын энэ барчин мяламла 8-ын гансагуд бол гижин цүлжин брайвла шүг ба юм харин 10 жилийн томлом намдал ламла 8-ын гансаг болоод 10 жил даажин бодоо. 10 жил даажин чи хаанаас гарч ирж байгаа вэ?
Энэ гомдом дөржид овоодын эзэн шүү дээ. Харанжилжин гомдом дөржид овоодын эзэн гэдэг маань бол гомдом барчин мэлэм. Гомдом барчин мэлмаасаа тэгээ намдуул ам буюу тэгээ барайв товлох зэрэг харанжил даажин баавж байгаа шүү дээ. Мэлүүл ам товлох шүү дээ. Харанжил мэлүүл ам. Тэгээ харанжил даажин нууд бол гижүн сүлжийн брайвла найвын ганц. Гижүн сүл гэдэг маань өөрөө юу вэ? Барчин мэлэм шүү дээ. Барчин мэлмийн брайв гэхээр тэр намдуул ам. Тэгэхээр энэ найвын ганц юм. Даг дээр таал. Даг дээр таал тэгчинжин тонлон барчин мэлэмдан жүнтан барчин мэлэмда найвын гансаг нам гижин сүлжин брайвла шүг бадан. За ерөнхийдөө бүүнд нэг базаад тийм ээ. Тэгчинжин тонлон барчин мэлэм жүнта барчин мэлэмда найвын гансаг нам гижин сүлжин брайвла шүг бадан. Тэгчинжин тонлон намдул ламдан. Намчинла найвын гансаг нам гэдэг чинь санжа пагванууд тийм ээ. Энэ санжа пагванууд бол гижин сүлжин брайвла найва им бич бүр одоо тэгэхээр дараагийн энэ хэлж байгаа дээрээс бол нөгөө донги гиндүн донжин гиндүн 48 байгаа шүү дээ. Тэднийг бол болж байна шүү дээ. Ийм одоо үнэхээр ийм одоо банчин сон маш уран гижин сүлжийн брайвла шугадан тэгчинжин тондоо намдул ламдан намчинла найвын гансаг нам бол гижин сүлжийн брайвла найва юм бичэрдэ намшидлаа. Ийн цодвала найвын цэ шугба юмаа гэж. За тэгээд цодвала найвын цэ шуг. Цодва гэдэг чинь барчин мэлэм шүү дээ, тий. Нөгөө чөсөө ши, жисөө ши байгаа шүү дээ, тийм ээ. Чөсөө ши, жисөө ши. Тэр энэ соба гэж байгаа бүгд барчин мэлэм. Тэгэхээр собала найвын цэ шугба юм. Шивала найва буюу чөшөө ши, жишээ ши байгаа шүү дээ. Чөшөө, жишээ гэдэг ийм дөрв байгаа, тий. Тэр шивала найвын цэ брайнежийн нам шиг жан татдаг. Брайвла найвын ганц. Шива гэдэг нь бол дандаа намдуул ам шүү дээ. Намдуул ам. Тэгэхээр соба гэдэг нь юм байна. Собала найва гэдэг нь бол шугба юм аа. Шугба, шугба. Тэрэн шугба юм. Тэ чирм ён шугба. Дажим шугба юм. Шивала найва буюу намдуул ам. Найвын цэ бол брайвла найва юм аа. Брайвла найва гэж нам шиг бол таарч байгаа. Шээ томломда ойсу сүм бис шээ намлаян риг дэвиж гэж. Ингээд бол гол нь бол тонломла. За ингээд собаши шиваши гэдэг ингээд амж байгаа ч юм бол тонлом дээр ярьж байгаа. Тэгэхээр тонлом болоод ойсуу ингээд тарилгалснараа болвол бусад нугуудыг ч юм бол жишээд мэдэрээ гэж тийм ээ. Ингээд ригдээ далаарай гэж байна шүү дээ тийм ээ. Жишээд риг дэвичрэ гэж. Яа. Ранжилдан тэгчинла шүгнэжин нам шиг тадвартаал. Мөн 10 жил бол хэдийгээр шүгнэгийн нам шиг хинч зарлаглаагүй боловч тийм ээ 10 жил болоод үгээр зогсохгүй тэгчин их хөлгөний замсан болоод шүгнээд биш тий жүншиг шүгва чирмэн шүгва дажим шүгва гэдэг. Мөн одоо жүншиг брайна чирэн брайна чирмэн брайна дажим брайнагийн нам шиг бол таарч байж болох юм аа гэж. Тийм ээ 10 жилдан тэгчинжин барчин мэлэм нам гижингийн цүл үнэхээр одоо бүр тодорхой байна тийм ээ 10 жилдан тэгчингийн барчин мэлэм нам гижингийн цүл юм цүлдэн ядаггийн намдул нам гижин цүлжийн брайв юм аа зөөлө гижин цүлний дэмэд лам димамидын лам брайв дүжээ дүмажээ шийсэн. За энэ бол барчин жидэн дээр татаад маш сайхан тийм ээ ерөөсөө генерний шүү ихтэй энэ лүнг татсан шүү дээ тийм ээ гижин цүлжийн дэмэд лам димамидын лам буюу брайв дүжээ дүмажээ гэж гэж брайв дүжээ дүмажээ брайв дүжээ намдул лам дүмажээ гогдон шүү дээ гогдон тийм ээ гогдон товлон шүү дээ тийм ээ гижин цүлний димамидын лам буюу барчин байл зэжигдүүн ямар шавгын юм шиг ишээ байгаа учраас димамид лам брайв дүжээ гэдэг нь бол юу вэ намдул лам гэдэг чинь ишээ байгаа шүү дээ тийм намдул лам гэдэг чинь шив ухаан одоо тэр пагвын ганцгийн хилд үндсэнд нь төрсөн тэр шив брайв дүжээ тэг одоо юу гэдэг намдул лам тийм ээ тэгтээ намдул лам чинь бол одоо юу гэдгийг үйл ажиллагааныхаа талаасаа бол банжа банвын ча тэгээ намдул лам
дээдэн нэмдүү гогдон тоглож тийм ээ. Тэр гогдонг нь бол Дүмажээ гэж. Ягаад Дүмажээ вүлээ? Тэр бол баралбараа учраас тийм баралбын брав, дагвын брав, дагвраа учраас тийм ээ. Жумбрачивэ нам шиг. Дүүрэний Жумбрачивэ нам шиг дээр Бравлайна дайжид рэгжин гоноо гэж ялгсан шүү дээ тийм ээ. Тэнд олон барай байсан. Тэнд дагвраа, баралбараа энэ гэж юм. Дагваа юм ба. Барай маян. Үнэндээ бол барай маян. Тийм. Байгаа шүү дээ. Тэрний юу шүү дээ. Гогдон юм ба тавьж байгаа шүү дээ. Гогдон тавь. Барай дүжээ юм болоод Дүмаж гэж. Шээсүн бичээр. Эдрийг бол ярьсан шүү дээ тийм ээ. Тэгээ санахгүй хүмүүс байвал бичлэг хадгалагдаж байгаа сайн тал дээрс төгөөд энэ л үнэтэй болоо би энэ дээр уншаад Шээсүн бичээр Парл бо Маравин цани дела Аранлугжин Джонни нянто тонлон барчин мялан бач хожин сонжоо дэртэл цани дийчэр дэртэл ансыг дагцсан гүндэг бамя бамба товчирдүү зон шимби шуга юм бичээр гэж. Товчирдүү шуга юм би. 2 минутэ чод үжирвин чөрөн шугасоо ёо бичээр гэж. Ёо бич. За тэгэхээр энэ саяны зөвхөн одоо тэр хажигын цанд дээр нянто юм ба жорлон ба тий нянто жорлон ба юм ба жүншиг шуга байна гэдэг дээр ийм олон хэрэгва лүн ингээ гаргаж тийм ээ. Гэхдээ та нар бол одоо юу гэдгийг тухайн ингээ үед нь энэ ингэсэн үг юм байна, энэ ингэсэн үг юм байна гэдгээс гадна нийтд нь ингээ бүхэлд нь ингээ томоор ингээ хатах юм болвол банчин сунам дагуулгын одоо энэ ном одоо айлтж байгаа юм маяг тийм ээ. Ямар уран нарийн байгааг бол анзаарч байгаа тийм. Эхнээс нь ингээд сайхан эрэгвээ гаргалаад тэр бүгдийн нотлохоон дээр нь бол нийтэд хөвлийн зөвшөөрсөн. Үнэхээр тадинжийн шүнгүүдээс дүн татаад тэгээ бүр доош нь тэгээ маш сайн. Тэгэхээр энийг би яагаад хэлж байгаа вэ? Яг ийм маягаар ингээд одоо цэнгийн зам нар бол хоорондоо зобоо хий зам нар тийм ээ ном аялсан бол чинь дүү одоо уран маш сайхан тагсалч гэсэн бол бас сонсож байгаа, хариулж байгаа, суралцж байгаа улсуудыг уйтай харгүй уран байна. Тэрийг бас анзаараа. Ягаад гэвэл Банчин их чааны нэг онцлог бол үнэхээр маш их одоо учир шалтгаанаар нотлон зүйлдэг. Тэрний ирэмб яаж бууж тэгээд одоо юу гэдгийг Банчин их чааны онцлогийн одоо нэг тэр логик дараал ингээд баталгаа нотлохыг үзүүлэхдээ улам хялбар болгож эхний учир шалтгаанаас дараагийн учир шалтгаан тэрийг ойлгуулахын тулд чирж өгж байгаа учир шалтгаан нь бол өмнөхөөсөө илүү хялбар. Бүр ингээ хялбар. Тэгээ сүүл рүүгээ бүр энгийн юм дээр. Тэгээ бүр энгийн зүйл дээр ингээ авчирвал болохоор бүр сүулдэ юу гэж санагдах вэ? Одоо би чи ийм амархан юм ойлгохгүй байсан юм уу гэж бодогдтол тэгж авчирч байна. Энэ нь л үнэхээр уран арга. Харин эсэргээрээ хэцүү болоод улам нарийсгаад авах юм бол хариулж байгаа хүн ч ойлгохгүй болоод хайж байгаа хүн ч өөрөө мэдхгүй хэмжээр ингээд очиж. Тийм бол одоо тасрын штэ тийм ээ. Хоёулаа мэдхгүй юм руугаа ингээд зам нь нарийсаад байвал тэгэхээр тийм хүү байдаг шүү. Тэгээ бусад их чаг тэгдэг гэж үг биш шүү. Бусад их чааны одоо тэр зарлиглах тэр үзүүлж байгаа байдал нь ахаад өөр. Ахаад өөр шүү. Жишээ нь гүнчи их чаа бол лүн голдуу ингээд лүнгээр төвлөдөг. Тэгэхээр лүнгийнхэн тэр одоо ухааныг нь олох нь маш гол байх тийм ээ. Тэр нөгөө баянгаа одоо нэг ранги гаргаж гагшилдүү чөө шим пемба гэдэг. Өөрийнхөө их чаг нэг талаасаа магтаад байгаа юм шиг яриад. Тэгэхээр тийм их чаа тийм биш гэж байгаа ч юм шиг муу шааж байгаа ч юм шиг юм артаа сэтгэлээр битээ сонсороо тэгж ерөөсөө огтомж. Тэд нар ч гэсэн маш гайхамшигтай өөр өөрийн онцлог байгаа шүү. За 2 минутад жирэн чөд жүрвийн жирэн шугасоо ёвэж гэж. За шаян жүншүг брэна яна гэж. Жүншүг брэна яна хомбон гүнжүрсэн бамбер авдучева гин говартал шүгвийн цанид дэ хадвичэр дөнөр огду гог. Жүншүг брэна яна гэдэг тийм ээ. Жүншүг брэна. Брэвла 8. Жүншүг брэна. Жүншүг шүгвийн одоо дараагаар брайв тоглолцсон. Энэ бол томбон гүнжирсэн бамби равду чева юм би чава байгаа мó гэж. Шүгвийн цанид дээр тад вечэр гэж. Жүншүг шүгвийн цанид дээрээс ингэж ойлгож байна гэж хэлээд ш. Дойна дод гэх юм бол огд гог гэдэг нь бол доор энэ чинь бол
одоо няцаалтыг доор үзүүлнэ. Яг үгээр Жүншүг Брэнегийн үед үзсэн гэсэн. Манай шүү дээ. Ранлүгний за одоо Аранлаг юу гэсэн хэд хэдэн хажгийн одоо тавьсан Жүншүг шүгний цандыг бол няцаалаа. Маш одоо дэлгэрэнгүй тийм ээ. Тэр шалтгааны үүднээс мөн лүнгийн үд тийм лүндэн ригва аль альных нь үүднээс бол ингээд няцаагаад одоо өөрийнхөөгөө тавих хэрэгтэй шүү дээ тийм ээ. Хүний ямиг бах үгс. За тэгэхээр Аранлаг цанд бол Хомбон гүнжүрсүн бамбе равду чивийн риксүнэви гижин цүлжин брэв топ чирдүү зон шимба яаин шугашийн нанцын яаин би шинтүмбэр жүрвийн гансэгдээ жүшүг шүгийн цандаа гэж жүшүг шүг. Жоохон ялгаа угац тийм ээ. Зүгээр томбон гүнжүүлсэн бомбер авто чи ерөөсөө гижин зүлжийн барав товчирдуу зон шимбын гансаг гэхээр болохгүй байсан тийм. Нянто цоглон бач ээж тавьсан шүү дээ. Нянто цоглон бач ээж жүншүг шугаа юм бартал. Томбон гүнжүүлсэн бомби авто чивийн ерөөсөө навэ гижин зүлжийн барав товчирдуу зон шимбын гансаг юм бичэр. Тэгээ болохгүй маян бартал жүншүг шугаа яна пагва юм би чаваа. Нэгдүгээр пагва юм би чав. Яагаад пагва юм би чав гэхээр тэр үзүүлж байгаа нөгөө жүншүг шугийн Минжингийн янсан Жанжуу Сэмбан янсан пагва байх хэрэгтэй байгаа шүү. Тэгэхээр энэ Б-ийн дүн жүншүг шугаанч гэсэн бол пагва байх хэрэгтэй шүү дээ гэсэн. Тийм ээ. Нэг учир шал. За мөн одоо пагва юм би жаваа бас нэг хэрэг байгаа хэлсэн тийм ээ. За тийм. За тэгэхээр танд бол хоёр хэсгээс үзүүлж штэ Аранлаг. Аранлаг бол хоёр. Нэгдүгээр бол энэ тийм ээ гижин зүсээ бариу тоож өгдөө зон шин бай. Ийм. Хоёрт нь Шубашийн нанцсан яаин биш юм. Шубашийн нанцсан юм. Жүншүг шугаа, чирон шугаа, чирм яван шугаа, дажин шугаа гэдгийн тэр дөрвийн доторх тэр нэг болсон тэр жүншүг шугаа тэрийг хэлж байгаа. Тэр байх шүү. Ингэж тодтогдод өгч дээ. Тэгээ шинтэн бүржрва гэдэг нь тэгээ нэгдүгээрх болоод хоёрдугаарх нь хоёулаа болдог нэг зүйлийг хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Шинтэн гэдэг. Хоёр зүйлийг хоёуланг нь болдог нэг юм хэлж байгаа шүү дээ, тийм ээ. За шинтэн бүржрвийн гансаг дээ жүншүг шугаа юм да гэж. За тэгэхээр бол энэ ялангуяа банчи хичээний ламнууд энэ цандыг бол маш их тэгж одоо гиндэний шүү. Цандыг бол маш сайхан биш. За тэгэхээр барчин жидэн дээр байгаа цанид тажид дээр байгаа цанид зарим тохиолдолд зөрж байгаа шүү. Зөрсөн тохиолдолд таждынхаа цандыг бол цээжлэх хэрэгтэй байдаг шүү. За яа. Таждын цанд. Зарим цандыг бол юуны цанд байла тэр чирон дээр байлуу юун дээр байлаа. Чирм яван дээр бол нэг цанид Аранлаг тавьсан байгаа жидэн дээр. Тэр цандыг бол тажид дээр хажиг байгаа. Тэгэхээр бол тэр жидэнгийн тавьсан цандыг биш хажууд дээр тавьсан цандыг бол ингээд аваа явдаг юм шүү. Ягаад гэвэл энэ чинь та жадва тийм ээ. Та жаднаас сүмбин сүм шүү дээ тийм ээ. Тийм учраас. За дэла вамбун гона яна жүншүг шугаа вамбун нодул yes вамбуу дулуу вамбуу номбоо буюу юулаа вамбуу дулдун номбодог дэдон тун туу дэдан тийм ээ. За вамбуу гона яна жүншүг шугаа вамбуу нодул ни банжа бонцулжин гона яна банжаар имживийн жүншүг шугаа банжаа жигчэрвийн жүншүг шугаа гэж хоёр байна. Хажиг дэ мэтэ бартаал. Аранлаг ингээд тавихаар хажиг бол таны одоо тавьсан цанд болно гэж байна. За тэр нь ягаад байгаа юм тэгэхээр мэтэ бартаал гүндүүлэний гэж. За гүндүүд юу гэж юм гэхээр гүндүүлэний дини жүндү шүгийн брэвдан дажимбин брэв нийла дагсоо шэ брэна нийлэ шэ масунби чир чэна жоммэд шүвани жан жарруа сэрпрэнда сумба дэдар тэдвич. Гүндүүлэ. Равдучивийн риксүн. Дийний жүндү шүгийн брэвдан дажимбин брэв нийла дагсооны. Энэ дүнгийн өгтөйг харж байна. Дийний жүндү шүгийн брэвдан дажимбин брэв нийла дагваа юм гэж байгаа үз. Жүндү шүгийн брэвдан дажимбин брэв нийла дагваа юм. Шэ брэна нийлэ
шэм асуун ба гэж. Бравна нийла шэм асуун бичэр шина жом мэд шүгба нийжан жар рунва сэрпрэлдэ сунва юм. Шүгба нийжан жар рунва ин гэсэн санаа. Жар рунва ин гэсэн санаа. Тэрийг бол сэрпрэнд байгаамаа. Тэр бол таарч байгаамаа гэж. Сэрпрэнд байгаагаар. Тэгээ энэ одоо лигшил сэрпрэнг одоо бас их чухал байгаа шүү дээ. Богд ламын зөвхөс 5 настай зөв. Сэрпрэн. За сэрпрэнгийн дагуу бол хүлээн зөвшөөрнө гэж. За санцамла хаж нянтожин жорлом дэн жиг байна. Тонлом жонгоо ба лам жисэж бардуу гэж. Нянтожин жорлом дэн жиг байна гэдэг нь нянтогийн жорлом дэн жиг ба гэдэг нь жорлом тоглосон дэн дагараанла тэгээд тонлом тоглож байгаа шүү дээ тийм ээ. Жорлом тоглосон тэр суудал дээрээ тэр бяцлаглаараа үргэлжлүүлээд тэгээд тонлом тоглоо. Тэгэхээр тэр дэн жиг байна. Тонлом жонгоо ба лам жисэж бардуу. Лам жисэ ба болохтой зэрэг арчин бялам гэж тавиад байгаа шүү дээ тийм ээ. За энэ хүртэл бол шүншүү шүгва бол байх юм гэж. Дүндүүлээ. Жүндүү шүгэн бравла шүгва ган шана ган эвэржидвийн чаадан нежэ чатун шүү дээ тийм ээ. Эвэржидвийн чаадан түн баанэ. Хонвын ламжийн симжэн гаж жонгоолаа навын гансаггүй шээдан гэж. Шээдан ган эвэржидвийн чаадан түн баанэ гэдэг нь нежэ чатун гэдэг чинь жорломын цанд шүү дээ тийм ээ. Нежэ чатун жорломын цанд. Тэгэхээр нээвэржидвийн чаадан түн баана гэдэг нь жорлом дод юм уу суба чөчг гэдэг байгаа. Чөчг чимбүүн чимбүү хамгийн сүүлийн. Чөчг чимбүүн чимбүү бол хэлж байгаа шүү. Тэрнээс одоо дод жорлом дод юм уу тэдрэг бол бас яг яагаагүй шүү. Одоо бүр энэ наривчлах юм бол та юу. Тэр нь хойно гардаг үл. Ан эвэржид чаатан түн ба гэж байгаа. Нежи чаатан түн баанэ. Хонвын ламжийн симжэнга. Тэгэхээр жорлом чөчг чимбүүн чимбүүгийн дараагийн агшин тэгээд томлом шүү дээ. Тийм ээ? Нямшиг буцвал лам буцвал шүү дээ. Лам буцвал бол нэг ламаас нөгөө лам руу яаж жорломоос цогломоос жорломоос тонломоос гонлом гэдэг чинь шилжилт нь яаж шилждэг гэхээр нямшигаас нямшиг руу тийм ээ? Шилжих маягаар бол жасрай мала эвэржидвийн чадан түмба дэнжигвана сүндэ дамбуун брав матуби бардунго чэсүн бичэр шэна она нянтэжин тонлом шива дамбуу дүн ховжинс нянтэжин тонлом шива дамбуу дүн ховжин жадва матуби жүншүшүгwa явартал дамжаа тадвичэр дэна нянтэжин тонлом намдолом товын дэ явартал тадвичэр дэна гансагийн дагзун гундаг бамба товын жүншүшүгwa явартал тадвичэр нэг ойлго. Нянтэжин тонлом нээвэржидвийн чадан түмба дэнжигванаас үндэ дамбуун барай матуби бардуу гэдэг нь нээвэржидвийн чадан түмба тийм ээжэ чадан түмба жорлом чөчг чүмбүн чүмбүүгаас тэгээд ямар тэнэс үндэ дамбуун барай матуба бардуу гэдэг нь дамбуун барайвчин нэгдүгээр барай гэдэг чинь жүншүг барайна. Жүншүг барайвыг одоо тийм олох хүртэл тэр хооронд бол жүншүг шүгва гэдэг. Маш тийм. Чэсүн бичэр шана она. За тэгэхээр өөдөөс нь асуулт. Тэгвэл нянтэжин томлом шива дамбуу дүн товжинс. За шива 8 байгаа шүү дээ. Тэрний дамбуу дүн товж. Шива гэдэг чинь нөгөө чөшөөшээ жишээ шүү дээ. Тийм ээ. 4 байгаа тэгээд 8 байгаа. Тэрний 7 эхний 7 тийм ээ. 1 9 тонлом шива гэдэг чинь тонлом намдал лам шүү дээ. Тонлом намдал лам. Түмб товжин. Жадва матуби жүншүг шүгwa яварт. Дамжаа тадвичэр дэна нянтэжин тонлом намдал лам товын дэ яварт тадвичэр дэна гансагийн дагзун гундаг бамба товын жүншүг шүгwa яварт тадвичэр шаян дамжаатай мэтэ. Тэгэхээр энэ таарахгүй шүү дээ тийм үстэй. Шива гэж тавьчихж байгаа юм чинь намдал лам тавьж байгаа. Жүншүг шүгwa гэдэг чинь гижин сүлжин брав барчин мэлэмлэг тавьж байгаа тийм үү. Тэгээ одоо зүгээр юу гэх юм нэр томьёо арай жоохон өөр л айлцсан болохоос энэ яг л байгаа шүү дээ. Жадва мотоби жүжиг шүгwa яварт дамжаа тавьж байна. Нянтэжин тонлом намдал лам товолцсон жүншүг шүгwa гэж байгаа мó л гэж асууж шүү дээ. Ерөөсөө асуултын гол point нь энд байна шүү дээ тийм ээ.
Нянтойжин тонлом намдал ном товын дэ явуулт гэдэг нь жүншиг шүгэ явуулт. Төдвичэр яагаад додваа гэж хэлээд байгаа юм гэхээр энэ нээвэржидийн чадан түмэ дэнжигванаас сүндэ дамбуун барай матув бардуу байгаа гэсэн шүү дээ. Дамбуун барай матув бардуу. А тэгэхээр л ингэж асуулт асуух болохгүй. Тэр намдал ном товын дэ явуулт төдвич. Тэна гансгийн дагцсан гүндэг бамба товолцсон жүншиг шүгэ байгаа мó гэж. Яагаад тэгэхээр нянтойжин тонлом намдал ном товын дэ яв гэж. Явуулт. Төдвичэр шаян дамжааде мэтэ вартаад нянтойжин тонлом дунгал чөшөө яна шива чима дүн ин говичэр. Нянтойжин тонлом дунгал чөшөө яна шива чима дүн ин гович. Өмнө нь хэлжсэн тийм ээ. Ингээд одоо санаж байгаа бол одоо юу гэдэг тэр барчин мэлэм талаасаа бол ямар ч ялгаа байхгүй гэсэн шүү дээ. Одоо дотгомжийн дунгал бангын барчин мэлэм яна зүгхам сүгмэд хамын юу дунгал тэр нямон бангын барчин мэлэм юм би чав. Барчин мэлэм талаасаа бол ямар ч ялгаа байхгүй. Бүгдөө донжиг юм аа. Гол нь дотор нь байгаа тэр нямон гэдэг юм уу, банжаан талаасаа ч гэдэг юм уу. Ингээд олон ялгаад ингээд тавьсан учраас тэр барчин мэлэм дотор тэд гэж яриад байгаа болохоос биш. Яг үндсэн тэр барчин мэлэм бол ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Тийм учраас янтойжин тонлом дунгал чөшөө яна шива чима дүн ин говичэр эртэл нянтойжин тонлом шива жад жигчэр дүү живи чирдэ ихчинжин дэ жад жигчэр дүү жива ганшиг ива цүмбэчэр хан санцам шагва дэям мэтэ бартал ножид ар жөсэмба дар иншин амшидла дэдэр шагваны хүндүвийн лүг годваа зам ин гэж. Годваа зам ин гэж. Энэ дээр бас юутай иймэрхүү юм ярьсан шүү дээ тийм ээ жидэн дээр бас нэг юм. За тэгэхээр энэ юуг нь харъя. Аранлаг өөрөө юу гэж тавьж байгааг. Тэгэхээр илүү тодорхой болно. Ранлуг нээс нянтойжин тонлом төбажад тоане төбажад тоане шиважад матуби бардуу юу гот ганцхан янтойжин тонлом сабажад шиважад матуби бard. Шиважадыг товлоогүй байх ёстой байх нь шүү дээ. Товлоогүй. Собажод товлоо. Тонлом собажод товлон гэдэг тонлом товлоо. Нянтойжин товлоо. Тийм ээ. За энэ дээр чинь өөр юу? Бомбон гүнжүүрсэн бомбер авдучивийн риксүн навийн уул нь одоо энэ дээр маш их тагслаадаг байсан да. Томбон гүнжүүрсэн бомбын равдучева гэдэг байгаа шүү дээ. Равдучева гэдэг нь равдучева гэдэг чинь зам гэсэн үг. Тэгээд зам. Томбон гүнжүүрсэн бомба зам. Риксүн навагаа ороод ирэхээр удаан гутгаад байгаа шүү дээ. Ер нь бол альва ямиг хязгаарлаад нэг юм хүрээнд оруулчих юм бол илүү хялбар шүү дээ тийм ээ ер нь бол шинэ юмыг суралцахад ч гэсэн тийм ээ харин ингээд тоймолчхоор гэдэг юм уу нэг багцаалтчаар яг хаагуур гэдэг нь ойлгоход төвхтэй болчихж байгаа шүү дээ тийм одоо юу энийг одоо энэ жимс хаана урд юм гэхээр тэр хаваар гэж хэлчихэр чинь нэг уул руу загаад тэр хаваар тэр уулын тэр хаваар гэхэр чинь айгүй төвхтэй үсттэй уулынхаа билээр юм уу дундуур юм уу оройгоор юм уу араар юм уу өрөөр юм уу мэдгэд айгүй үсттэй яг тэнд тэрнээс цаашаа бол ургадгүй шүү гэж хэлчих юм бол их амар болно шүү дээ байвал байгаа тэнд нь байвал байгаа байхгүй гэсэн үг шүү дээ тийм ээ тэгээд равдучева гэдэг чинь бол хязгаарлаж байна риксунева гэдэг нь бол ингээд тэр хаваар гэдэг
юм хураагаад тэгээд дюа гэсэн юм шүү дээ. Дюа. М. Хоёрт гэвэл энэ жүншиг шүгба дотор энэ томбон гүнжүр сум гэдэг яриад байгаа шүү дээ. Ер нь бол томбон баавын чанаа жүншиг шугба тавина гэсэн шүү дээ жидэн дээр. Ерөнхий ойлгоцсон нь бол бидэнд ингэж өгсөн тийм ээ. Томбон баавын чанаа жүншиг шугба тавина. Гэхдээ томбон дотор маш олон байгаа. Яагаад гэхээр энэ дээр хараа томбон одоо юу гэж байна? Нянтажин тонлом дунгал чошээ товаа, жүншигжин барай товаа дүйн юм. Энэ дээр юу гэлээ? Дунгал чошээ яна чима шива чима дүүн юм говь гэж хэлсэн. Нянтажин тонлом шива жад жигчэрдүү жэви чирч шиг. Ингээд тонлом дотор маш олон ангилж байгаа. Олон янзын нэр томьёогоор ч ангилж байгаа. Ерөнхийн одоо нэг нэр томьёогоор байсан ч гэсэн дотор нь олон англи. Тонлом гажиг мад зүдүгч тий. Тэгээд чөсөши, жисөши гэдэг нөгөө димбашила тий бүгдэн гүнжин гогдон ламдин энэ дээр нь бол чөсөө, чөшөө, жисөө, жишээ гэдэг ингээд олон ангилж байгаа. Тэгсэн мөртлөө жүншиг шугаа тавихтаа яагаад ганцхан томбон гүнжирсэн бамбын авдаг. Бусд нь яах юм? Томбон дотор маш олон байгаа шүү дээ. Тэр яах юм бэ гэхээр энийг юу гэж ойлгох ёстой вэ гэхээр томбон дотор хэдийгээр олон байгаа боловч тонломын банжаа тийм ээ гол гигжин 100 чанаа юу хөө гүнжир сум гэж тавиад байгаа. Гүнжир сум. Тэгэхээр тонломын гол банжаа нь бол дотор нь олон банжаа байгаа боловч хамгийн одоо гол хамгийн хэцүү гэх юм уу зүйл нь бол 3 байгаа юм байна шүү. Тэр нь бол жигда гүндэг, дүртэм дүршиг чугзан тэгээд тэцэм няманжиг. Энэ 3 болвол одоо юу нь багтана шүү. Банжаан 100 тийм ээ. 100. Тэр талаас нь гүнжир сум гэж тавь. За, нэмж хэлэх юм. Энэ байна. За дараагийн тааш. Хоноор жүншиг шугва яна нянтожин тонлон барчин мялламла 8-ын чаварт. Ганцхан дээр тавьж аранлаг дойл гэнэ үстэй тийм. За аранлаг ингээд тавихаар хажиг өөдөөс нь асууж штэ. Тэгвэл жүншиг шугва яна аранлаг танихаар бол нянтожин тонлон барчин мялламла 8 яна 8-ын чаварт жүншиг шугва. Ганцхан дээр тадвич. Таны тавьсан санцмаар бол энээс илүү гарахгүй. Заавал одоо нянтожин тонлон барчин мялламла 8 чав юм уу? Гэвэл жүншиг шүгбээс нянтожин тонлом дунгал чошээ товаадан жүншигжин брэв товаа дүним юм барт. Тийм ээ. Одоо энэ барчин мялам гэж байгаа чинь чошээ тийм ээ. Тэгвэл дунгал чошээ товаадан чошээ буюу намдул ам гэдэг байгаа шүү дээ. Тэрийг товаадан жүншигжин брэв товаа дүним юм буу. Төдвичэр. 2 минутэ гэж. 2 минутэ. Тэ нянтожин тонлом шива дамбу дүн товичэрдээ тэ лам жүдүгийн нана лам жишээ товаадан жүншигжин брэв товаа дүним юм гэж. Тэгэхээр Димбашила жарвын шива жад байгаа тийм үү? Шива жад буюу намдул лам нэгсэндөө 8 байгаа. Тэгэхээр яах нь? Тэр одоо тонлом гажигма жүдэг байгаа шүү дээ. Тонлом гажигма жүдэг. Дээс лам жүдүгийн нана лам жишээ товлохтол жүншүгийн барайв товоо гэхээс биш зүгээр л одоо дурын аль нэг одоо тийм ээ ихэн үе шатуудын тэр намдул лам буюу тонлом шива товллоо гэд жүншүгийн барайв бол товлох юм аа. Хажиг болохоор юу гэж бодоод байна вэ гэхээр альч байсан барчин мялам тийм ээ 16 одоо ийм үе шаттай одоо үе шат гэх юм одоо ингээд ангилсан байгаа барчин мялан байна. Эдний алинд нь ч байсан жүншиг шугва болчихлоо шүү. Тэгвэл эднэрийн альнийхэн ч намдул лам товолцсон жүншиг брэнэ гэж тавих юм уу гэх юм бол тийм биш юм аа л гэж. Барчин мялам дээр бол өөрөө намдул лам дээр бол барчин мяламтай адилгүй. Тийм ээ адилгүй. Тэн дотроос тийм ээ
онлом гажигма жүдэг байгаа. Тэрний дотроос лам жишээ товаадан жүншүгийн брэв товаа дүним юм бичэрдэ. За зодлаа гэж. Зөөлээ. Зөөлээ. Аншиг ганла шүбаны жүдэг бала дэ брэнэ гэж байна. Маш аншиг ганла шүбаны гэж. Тийм ээ. Жүншүг шүбаа байна уу? Тэрон шүбаа байна уу? Тэр мөн шүбаа байна уу? Тэр дажим шүбаа байна уу? Тэр ажигма жүдэг бала найва. Буюу ам жишээ товаадан дийм брэв товаа дүним юм аа. Дийм брэвла найва юм гэж юм аа. Жэсүн бичэрнэ. Мачавдэ дэний шатсрул мэжиг бичэрдэ лүгдэлα жүдэг ба лам жишээ гомломдуу чадваа давуу юм бичэрэг. За инхээр энэ зодын ёс, гүндүүгийн ёс хоёрын ялгааг энэ дээр гаргаж өгч. Омбо гүндүү, омбо зөөгийн ёс хоёрын ялгаа ба. Дэний шатсрал мэжиг бичэрдэ гэж бод номлох одоо тэр уламжлал ёс занш одоо номлолын одоо тэр ёс нь бол өөр юм аа, адилгүй юм аа. Лүгдэлα жүдэг ба лам жишээ омлом юм аа. Омлом биш. Омлом гажигма жүдэг гэж тавьж байгаа боловч тийм ээ жүдэг ба нь гомлон болчихж байгаа юм аа гэж үздэг юм аа. Тэгэхээр өөр байгаамаа. За ийм жишээнүүд бол зөндөө биш тийм. Жумбрай мангадун боцодын сэтгэлийг төрүүлэх одоо хоёр үндсэн арганы нэг нь бол жумбрай мангадун байгаа тийм ээ. Тэгээд мөн одоо юу лээ нөгөө шинэ товлох арга байгаа шүү дээ тийм ээ. Сэмнэгүү сэмнэгүүч гэдэг. Тэр сэмнэгүү гэдгийг чинь шинэ товлох 9 одоо үе шат аргыг зааж өгж байгаа нэр шүү дээ. Гэхдээ 9 дэх нь шинэ өөрөө шүү дээ. Тэрнтэй адилхан эдийг тонлома гажигма жүдэг гэж байгаа бол тэр 16 дахь нь бол жишээ гомлон болчихж байгаа юм байна. Ам жишээ чинь гомломдод одоо давуу юм бэ чирэр. Тэр бол өөр юм аа. Ингээд энэ бол омбо зөө омбо гүндүүгийн бол өөр. За нева жүншүг брайнагийн нам шиг шат. За энэ жүншүг брайнаг бол дараагийн тийм ээ.